Хамтарч ажиллахад шатар сайдын төвшөнд хамтарч ажиллая гэд. Яг нэг үгүй хэлэхэд Зандан шатар ерөнхий сайдын зүгээс чин сэтгэлээс хамтарч ажиллая гэдэг саналыг бол тавьсан. Миний мэддэг хийж чадах гараас бодтой ажлыг үр дүн гаргах нэг тодорхой хэдэн чиглэлүүд байдаг. Хараахан энэтэй нэг төдийлөн чиг үүргийн хувьд бол нийцээгүй. Ямар ч тохиолдолд би нэг сайдын сэтэр авах гэж юу ч хийсэн чи авах бай сайдлуулж ивэл одоо болж гэнэ гэдэг гүйж явдаг. Хямдхан ус төрч бас биш гэдгээ хэлчих зүйтэй баг. Тэгээ хамгийн гол нь ажил хэргийн хүрээнд тодорхой асуудал хариуцлаа гэхэд тодорхой үр дүн гарах л ёстой. Энийг л би баримталсан. Хоёрт нь юу гэхээр одоо зохимжтой үг нь би бас төдийлөн олж чадахгүй л байгаа даа. Зандан шатар ерөнхий сайд маань их хурлын гишүүн биш. Улс төрийн эрх мэдэл байхгүй. Зүүрлж хэлэх юм бол би нэгэн цагт мөн улс төрийн эрх мэдэл байхгүй ерөнхий сайд жаргалт тулгын Эрдэнэтийн кабинетэд бас ажиллаж ирсэн. Үүнхээр засгийн газрын тэргуунд улс төрийн мэдэл байхгүй байгаа нь ажил урагшлуулахад маш хүндрэлтэй байдаг. Өнөөдөр Монголд улс төр төдийлөн хөгжиж, ёс зүйн хэм хэмжээ, сахилга бат үүрэг хариуцлагын хувьд бусад хөгжилтэй улс орнуудын улс төрчдийн жишгтэй харьцуулах юм бол хол хоцрогдолтой явж байгаа. Тэгээ Зандан шатар ерөнхий сайд маань улс төрийн эрх мэдэл хараагаар одоогоор алга байна. Энэ үүднээс тодорхой юу гэж хэлэх гээд өнөхөр засгийн газрын бүрэлдэхүүн бол өөрөөс нь асуух нь зүв бах. Надад байгаа мэдрэмжээр бол 100% өөрийнх нь хүссэн үлээсэн кабинет бол ердөөсөө биш. Эрх мэдэлгүй зовлон тэрэлтэй. Янз бүрийн одоо бүлэглэлүүдийн шахаас мэдээж одоо Монгол Ардын намын удирц зөвлөлийн бодлого гих мэтлэн үндсэндээ засгийн газрын тодорхой нэр бүхий 100% гэж бол би хэлэхгүй. Гишүүд бол одоо яа харахгүй нэг тиймэрхүү байдлаар томилогчлоо. Энэ нь бас надад таалагдаагүй. Мэдээж кабинетын зарчим гэдэг бол тодорхой чиг үүрэг байгаа хэдий ч бусдаагаа бүгдээрээ хүн холбоотой ажилдаг ийм л зарчим. Тэгэхээр гих мэтлэн одоо миний тавих шаардлагад одоо 100% нийцээгүй байгаа учраас бусд нь бас боломж олох үүднээс болио гэдэг шийдвэр гаргасан. Хэвлэлээр яваад байгаа нэг зүйл бас би нэг залруулга хийх нь бас зүв бах. Жишээлбэл амар сайхан шатар сайдын зүгээс бол одоо үүрэг чадар сайдынхаа ажлыг надад өгөө гэдэг ийм саналыг бол өөрөө надад тавьсан. За үүнээс бол би татгалцсан. Яагаад тэгэхээр шатар сайдын эрхлэх асуудлын хүрээнд одоо стандарт гэж маш чухал зүйл байна. Өнөөдөр 6700 орчим стандарт 80 орчим хувь нь 70-80-аад оны үед батлагдчихсан. Үнэхээр хоцрогдсон. Томоохон аж үйлдвэрийн одоо гол бодлого бол мэдээж одоо стандарт байдаг. Тэгээ энэ эрх зүйн орчноо та өөрөө хий. За гих мэтлэн шатар сайдын хүрээнд чинь бас хөдөө аж ахуй эрхлэгчдийн одоо хоршоо байдаг. Одоо нэг үгүй хэлэхэд энийг бол би бас төдийлөн сайн мэддэг ажил биш. Би ч одоо үндэснээ ээлгүй байдал тэгээд үндэсний үйлдвэр чиглэлээ л одоо хүн шүү дээ. Тэгээ та өөрөө энэ ажлаа хийгээд явах нь бол Монголын төрд энэ засгийн газарт бол дэмтэй гэдэг хариу өгсөн байгаа. Тэгэхээр одоо энэ нэг улс төрийн томилогдож чадсан чадаагүй татгалцсан хүлээн зөвшөөрсөн гэх асуудлын хүрээнд битгий олон хүний нэр төрд бас бүдүүлгээр хандаач гэж бас хэлмээр. Тайлбараар та бас хүлээн өрөөг учраас хоёр байдлаар хариулъя. Нэгдүгээрт улс төрч хүний нэг баримтлах бичигдээгүй нэг ёс зүй сахилга бат зарчим гэж бас байдаг. Тэр тусмаа одоо өмнөх засгийн газрын бүрэлдэхүүнд байсан. Байж байхдаа засгийн газрынхаа тэргүүнийг зайлуулахын төлөө 10 ударгаар нь ажилласан. Одоо нэг смэл тайжидсан гэх юм уу, түгжилтсэн гэх юм уу. Энэ бол одоо хувь гэхээс илүү улс төрч хүн байж боломгүй одоо ёс зүгэл асуудал зарчимгүй. Үнэхээр байдаг бол зөрчилдөөнтэй бол өөрөө өргөдлөө өгөх засгийн газраас гараад
би одоо таныг дэмжиж ажиллаж чадахгүй нэ, учир шалтгаан ийм байна гэд ил тод ажилласанд бол маш хүндгэлтэй хандна. Гэтэл хараахан ямар засгийн газрын сайд тэгж үг үйлд гаргаагүй шүү дээ. Нүүрэн дээрээ болохоор одоо хамгаалалгүй байх уу, дэмжлэггүй байх уу гэж явах атлаа нөгөө талдаа дандаа ар удагаар нь төгжилдэж явсан ийм л нөхдөд. За мэдээж энэ бол одоо би засагт төдийлөн одоо хөөцөлдөж гэх юм уу одоо дурлаж ороогүй нэг шалтгаан мөн үгүй л мөн. Эцсийн дүндээ урагчтай мөр зэрэгцэн сууна гэдэг бол бас хэцүү шүү дээ. Одоо би ч өөрөө тагнуулын офицер хүн тагнуулд хинтээ хамт явах уу гэдгээ 7 битэл 70 хэмжиж шийдтгэл ийм л зарчимтай. Хоёртны үнэхээр за энэ одоо ёс зүг одоо хувь хүн болон улс төрч тавигдахын шаардлагыг одоо орхиё гэж бодъё. Үнэхээр чадaltaй байсан уу? Үнэхээр сайжилсан уу? Би бол үгүй гэж боддог. Гэтэл нөгөө бохир улс төрийн нэг тийм одоо шахаа шантаач гэх юм уу? Яг нэг үгэлэхэд бол би Зандан шатрын ерөнхий сайд бол маш их өрөвдсөн. За энэ ч одоо аргагүй өөрөө ч тэрэндээ бол энэ бүрэлдэхүүний бүтэн зураглалд бол сэтгэл хангалуун биш байгаа гэдгийг бол би уулзаж учирч үгийн сонссон үнэвд бол би хэлнэ. Цаашдаа ямар байр суурь баримтлах вэ гэхээр мэдээж засгийн газрын зүгээс оруулж ирж байгаа зөв зүйтэй улс орон төрхтэй ямар бодлого байна. Энийг бол би хоёр гараа өргөж дэмжиж ажиллана. Буруу зүйл орж ирэх юм бол өгч хурц байна, нүдэж хурц байна, үйлдэж хурцл байна. Одоо өөр юу ярих вэ? Угаасаа ч тийм зарчим байдаг тэргээр л яв. Тэгээ мэдээж энэ өмнөх засгийн газрын алдаатай бодлогууд би онсон томоохон бодлогоч бас би энийг бас өргөжлүүлж алдааг нь давтахгүй байх, онсныг нь үргэлжлүүлээд аваад явах ийм бодлого байгаасаа гэж хүсэж байна.